мэдээ үзүүлээ. Нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 60 орчим хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашиглаж байгаа юм. Тэгвэл хүүтэн уур амьсгалтай манай орнд тохирсон сайжруулсан ариун цэврийн байгууламжийн стандартыг гадны мэргэжилтнүүд танилцуулж байгаа юм. Хүүтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна. Манай улсын хэмжээнд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн 4 стандарт байдаг. Эдгээр нь өвлийн улиралдаж ашиглах боломжтой байдаг юм байна. Гол нь манайхны асуудал бол өвөл хэрэглэгчийн талаас их хүндрэлтэй байдаг тийм өвөл гадаа гарч бийцдэг ч юм уу хүүтний суултуудад суудаг ч юм уу хүүхдүүд гадаа гардаг. Тэгэхээр энэ ойлууд ингээ үнэргүй болсон. Аюулгүй болсон, суллах болцоотой болсон болохоор айл өрхөд өөрсдөө хүсэл тавьж байгаа. За одоо энийг бид нар байшин тайгаа залгачмаар байна. Залгаад барьчмаар байна. Хэрвээ залгаад барьчих юм бол ороо өдөж хөгшөд ороход амар болчлоо гэх тээ. Тэгэхээр энэ нь бол нөгөө хүүтэн ордтой асуудлыг маань одоо шийдэж байна гэсэн үг. Би өөрөө Алискагаас ирсэн. Энд маш хүүтэн цаг агаартай байдаг. Тийм учраас хүүтэн цагууртай оронд ямар ариун цэврийн байгууламж зохимжтой талаар олон судалгаа хийсэн. Үүнийг өнөөдөр танилцуулах гэж байна. Ер нь бол одоогийн танаа гаргасан стандарттай ойролцоод хэмжээгтэй. Харин үн ханшийн хувьд хямд өртөгтэй байх тал дээр анхаарч байгаа. Шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжаас үүдэн орчны бохирдол, хөрсөнд бохирдол ихээр бий болж байна. Энэ нь бага насны хүүхдийн суулгалт өвчний их үндэс болдог юм. Тиймээс энэ асуудалд холбогдох яамны зүгээс хэрхэн анхаарч байгаа талаар тодрууллаа. Нийт гэр оролд амьдарч байгаа хүмүүсийн 97.3% нь бол тодорхой хэмжээгээр нүхэн жорлонд бийцдэг. Зөвхөн 5% нь л одоо дотор жорлонд бийцдэг гэж судалгаа гарсан байдаг. А 97.3%-ийнх нь ерөөсөө 0.5 буюу 50% нь доторлогоотой жорлонд байдаг. 50% нь бол одоо ил задгаад жорлонгийн доторлогоо байхгүй учраас хөрсөндөө тухайн бохир маань шингэдгээ гэсэн ийм судалгаа бол гарсан байдаг. Энэ гэр хорооллын нойлын асуудал бол ариун цэврийн хангамжийн асуудал бол үнэхээр одоо тулгамдж байгаа асуудал болж байгаа учраас энэ чиглэлээр энэ төслийг нэлээд сайн чиглүүлж өгнө. Ялангуяа Улаанбаатар хотод оршин сууж байгаа гэр хорооллын иргэдийн дунд энэ төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ингэж ажиллана гэж байна. Хүүтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна. За энэ уулзалтаар ариун цэврийн байгууламжийн стандартыг хэрхэн нэвтрүүлэх, хямд өртөгтэй сайжруулсан жорлонг иргэдэд хүргэх ямар боломж байгаа талаар хэлцэж байна.